иргэдээ гадуур хэсэж цагдаа авдаггүйгээр гэрээсээ орон нутгаасаа ямар ч зардал чирэгдэлгүйгээр хамгийн чанартай бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийх бүрэн боломжтой. Та зөвхөн сонголтоо хий. Бид бүтээг нь гүйцэтгэн. Дасай хэмээн. Цус багтах түүний сүүлд хүндэрэг. Цус багтах түүний сүүлд хүндэрэг. Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн санхүүжилтээр явагдаж байгаа Эрүүл Монгол иргэн хөтөлбөр. Эрүүл Монгол иргэн хөтөлбөр нь Монгол улсын иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэх зорилготой нэлээд газар авсан үйлчлэгчдийн талаарх шинжлэх ухааны хамгийн сүүлийн цогц мэдээллийг үзэгчдэд хүргэж хэрхэн онцлох, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгье. Сосвагдалтава анемия. Сосвагдалт нь дэлхийд дахин нийтлэг тархсан хооллын жилийн дутлыг нэг учраас эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны анхаарлын төвд байдаг асуудал. Цус нь баян урсан эргэлдэж байдаг хөдөлгөөн хийгдсэн учраас нэг тодорхой газар тогтмол байрлалдаг бусад эрхтнүүдээс ялгаатай бөгөөд бие махбодын хэвийн болон энгийн өөрчлөлтөнд маш мэдрэг хариу өгч өөрчлөгддөг. Цусан шингийн хэсэг болох сив нь түүн дотор хөвн эргэлдэж байдаг улаан иш, цагаан иш, ялцсан эрчрэг 3 гол хэсгээс бүрдэхин дээр шивингийн найралгад уурга, нүүрс ус, өөх тос, олон төрлийн иргэдийн витамин, гормон зэрэг амин чухал болцыг агуулдаг хүний бие организмын чухал эрхтэн тогтолцоо юм. Насан турсан хүнд биеийн жингийн 6-аас 8% буюу ойролцоогоор 4.5-аас 6 литр цус байдаг байна. Цус нь бие организм дараах үндсэн үргүүдийг үүсгэдэг. Үүнд бүх үеийн судсаар эргэлдэж эдис тэжээлийн бодис хүчил төрөгчийг хүргэж тэдгээрээс бодисын солилцооны дүнд үүссэн нүүрс хүчлийн хийзрэг бодисуудыг тээвэрлэн биеэс гадагшлуулах. Эдисийг глюкоз, амин хүчил, өөх, витамин зэрэг тэжээл эрдэс бодис усаар хангах. Бодисын солилцооны хэвийн явдлыг бүрдүүлэх. Биеийн дулаан болон шингэнийг зохицуулах. Бие организмын доктортой байдлыг хангах. Дархлалыг бүрдүүлж байдаг. Цус багталтыг үүсгэх шалтгаан олон янз байдаг боловч хүний биеийн эдисэд хүчил төрөгчийг зөөвөрлөж байдаг улаанаас түүний бүтцэд байдаг гемоглобины тоо цөөрснөөс үүсэх эмгэгийг төмөр дутлын цус багталт гэдэг. Энэ эмгээг нь дэлхийд дахин хөгжиж байгаа орн төдийг хөгжингүй орнуудын хүн амын дундаж илбэг байдаг. Одоо дэлхийн 2150 сая хүн төмөр дуталтай бөгөөд тэдний 1.2 сая нь цус багталтаар өвчлөд байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоож байна. Манай орондоо энэ хэлбэрийн цус багталт хамгийн элбэг тохиолддог. Төмөр дутлын цус багталтанд ялангуяа эмэгтэйчүүд их хүртдэг. Ойролцоогоор нийт эмэгтэйчүүдийн 20%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 50%, харин эрэгтэйчүүдийн 3% нь тохиолддог байна. Яагаад жирэмсэн хүн цус багталтанд амархан өртөдөг вэ? Жирэмсний хугацаанд эмэгтэй хүний төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг. Төмөр болон цусны улаан шид гэдэг хүчин төрөгчийг зөөх үүрэгүүхээ гемоглобин хэмээх уургийн үндсэн бүтцэд дордог чухал эрдэс шиг. Жирэмсний хугацаанд тухайн эхийн цусны хэмжээ хэвийн үеэс бараг 50% орчмоор нэмэгддэг. Үүнийг дагаад нэмэгдэж байгаа цусны гемоглобиныг хангахын тулд илүү их хэмжээний төмөр шаардлагатай болдог. Мөн өсөж байгаа ураг болон ихшид нэлээд хэмжээний төмөр хэрэгтэй болно. Харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүдэд жирэмсэн болох үед нэмэлт хэрэгцээнд хүрэлцгүйц хэмжээний төмрийн нөөц байдаггүй. Ялангуяа жирэмсний 2 болон 3 дахь 3 сард төмрийн хэрэгцээ олон нэмэгддэг. Энэ үед гемоглобин үүсгэх хангалттай хэмжээний төмөр байхгүй бол цус багталт үүсдэг. Хэрвээ танд жирэмсний эрт үеийн хордлого тод илэрч байсан өмнөх төрөлттэй ойрхон жирэмсэлж байгаа, ихэр ураг тээж байгаа, төмөр урагтай хоол хүнс хэрэгэлдэг, цагаан хоол жирэмсэн болохоос өмнө биений юм хэмжээтэй иргэдэг байсан зэрэг асуудал байвал төмөр дутагдлын цус багталт үүсэх магадлал өндөр байх болно. Жирэмсний хугацаанд төмрийн хэрэгцээ өдөрт 18-27 мг байдаг бөгөөд
ихэнх өдөр тутам хэрэглэдэг жирэмсний витаминууд 10 мг төмөр агуулсан байдаг. Энэ нь хангалттай хэмжээний урдчлан сэргийлт болж чадахгүй. Төмөр дутагдал бол жирэмсэн үеийн цус багтал дүүсэх хамгийн гол шалтгаан болдог боловч фолиин хүчил, витамин B12-ийн дутагдал, төрөлтийн үеийн цус алдах зэрэг нь цус багталд үүсэх бас нэгэн шалтгаанууд болно. Цус багталтай байгаагаа хэрхэн мэдэх вэ? Жирэмсийн анхны үүслийн үед цусны шинжилгээ хийж цус багталт байгаа эсхийг тодруулна. Энэ шинжилгээний нэг үзүүлэлт бол гематокрит бөгөөд энэ нь цусны плазмад байгаа улаан ишийг хуваар илэрхийлсэн хэлбэр юм. Өөр нэг үзүүлэлт нь цусан дахь гемоглобинийг граммаар илэрхийлсэн тоон хэмжээ. Хэрвээ танд хөнгөн хэлбэрийн цус багталт байвал ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй байж болно. Харин цус багталтад дамжирвал амархан ядрах, толгой, эргэх, гарын хомос болон нүдний зов, уруул, цайх, зүрхний цохол, долшрох, зүрх дэжлэх, амьсгал, давчдах, толгой, өвдөх, зочимхой болохоос гадна анхаарал төвлөрөлт муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Америкийн нэгдсэн улсын NSP корпорацийн Iron Helat хэмээх төмрийн бэлтгэл жирэмсэн их эмэгтэйчүүд хүүхэд өндөр настангуудад ихэвчлэн тохиолддог төмрийн алдагдлыг гайхалтай нөхөж өгснөөр цус багталтаас үрдэгчсэн сэргийлж дархлаа гэж үзүүлдэг. Төмөр нь хүнд ус агаар шиг хэрэгтэй зүйл. NSP корпорацийн Iron Helat буюу төмрийн бэлтгэл нь библиканат буюу хоёр вариант төмрийн агуулмжтай. Ходоод гэдгийн замыг цочрохгүйгээр би дамархан шингэдгээрээ давуу талтай. Төмрийн дутагдал нь настай хүнийг ой санамжийг бууруулж хөгшрөлтийн явцыг хурдасгадаг. Үс унах, арис суларч унжих, хон суурамтай болох зэрэг нь бүгд төмрийн дутагдлаас үүдэлтэй. Судалгаагаар NSP корпорацийн төмрийн бэлтгэл болох Iron Helat-ийг мөн тус корпорацийн ургамлыг мөхлөг буюу ликвид хлорофилтэй нэрсээр хавцруулан хэрэглэхэд цусан дахь гемоглобины хэмжээ 21 жирмэн гэдэг төв мэдрэгдлийн системийн химийн үйл ажиллагаа хангагдсан бие организмын энерги мэдэгдүүлэлтээр нэмэгдэж байсан тогтоогдсон. Цус задралын цус багталт гэж юу вэ? Цусны улаан ишийн хэд задралаас болж үүссэн цус багталт төрөл хийн хожмын хэлбэрээр тохиолддог. Цусны улаан ишийн хэлбэр хэмжээ, ферментийн өөрчлөлт, энийн гажим нөлөө, дархлааны эмгийг ургуул зэрэг маш олон шалтгаантай байдаг. Хүүхдийн насанд голдон тохиолддог хэлбэр нь нэгдүгээр. Улаан ишийн хэлбэр хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой удам дамжсан швирочитоз. Хоёрдугаар. Бид цусны улаан ишийн эсрэг бит үүсэнтэй холбоотой үүсэж байгаа цус задралын цус багталт. Гуравдугаар. Улаан ишийн мембран өөрчлөгдсөнтэй холбоотой үүсдэг цус задралын цус багталт. Дөрөвдүгээр. Улаан ишинд химийн нөлөөсөнтэй холбоотой үүссэн цус задралын цус багталт. Тавдугаар. Улаан ишийн бүрхүүлийн механик гэмтлээс шалтгаалж үүссэн цус багталт. Үүнд зүрхэнд химийн таславч хавхлага суулгасантай холбогдож улаан ишийн гэмтэл үүсэнтэй холбогдож үүсдэг. Ямар шинж тэмдгүүд илэрхв? Нэгдүгээр цус багталт, шарлалт, дэлгүү томрол зэрэг 3 гол шинж тэмдэг ихэвчлэн илэрдэг. Арис чанхагор цагаан байхаас илүү арис шарлан бай. Хоёрдугаар. Ядрамтай сул байх үгээр том болсон хүүхдүүд зүүн хавирганы номон доогуур үнжирч өгдөөд хүндүр байна гэсэн зөвөр хэлдэг. Хямрал өгч байх үед бөөлжих, суулгах, хоолн дургүй олон удаа өтгөнөөр бие засах шинж ажигладаг. Зарим өвчтөнд гаж хөгжлүүд ажигладаг юм а. Тухайлбал чамхан хэлбэрийн гавл, хамрын өнгө хэтрхийн нахуу намхан байх, хүнхэр тагнаа, эрүүний гаж хөгжил, гар хөлийн хуруунуудын гаж хөгжил, хит онигор нүдтэй байх, нүдний солонгон хөгжийн хит нөсөөжил, хүчүү гэлжгээ байх гэх мэт. NSP корпорацийн ятажаврын хэмээх хүүхдийн бэлтгэл нь тэжээлийн дутагдаас болж цус багталтанд орсон хүүхдүүдэд хэрэглүүлэхэд маш өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн. Хүүхдийн хэвийн өсөлтийг хангах төмөр болон загасны тосны агуулмжтайгаас гадна байрлаганд нь хүүхдэд зайлшгүй хэрэгтэй 6 төрлийн витамины орцтой. Зажиж хэрэглэхэд хүүхдэд нэн таатай амттай тул тэдний дуртай зүйлсийн нэг нь хялбархан болж чаддаг. Ядарч сулсан тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдэд энэхүү бэлтгэлийг
эмчилгээтэй хавсруулан хэрэглүүлэхэд тэдний биеийн байдлын эрс дээрдэн сэргэлэн зовоолж сэтгэн бодох чадвар нь харьцангуй хурдан нэмэгддэг байна. Төмрийн хэрэгцээ ихсэнтэй холбоотой үүсдэг цус багтал гэж байдаг. За энийг бол эхчүүд болон эмэгтэйчүүд бол сайн мэдж байгаа. Жирэмсэн үед хүний бие махбод төмрийн хэрэгцээ маш их ихсдэг. Тэгээд дан ганц төмөр жимсэн үед биш хөхүүл үед тэгээд төрөх үед хүртэл одоо төмрийн дутагдaltaд орж байдаг. За жимсэн эхчүүд байхаас гадна эхчүүдээс гадна 1-6 насны хүүхдүүдэд бол маш ихээр төмөр хэрэгцээтэй. Яагаад гэвэл эд одоо өсөж төрнөж байгаа үеийн 1-6 нас байдаг учраас хүүхдүүд бага насны хүүхдүүд багталтанд орох магадлал бол их өндөр байдаг. Сүүлийн үед бол манай их тохиолдож байгаа нь юу гэвэл хүүхдүүд маш ихээр 1-6 насны хүүхдүүд маш ихээр одоо таргалдаг болсон, их миралаг болсон. Тэгэхээр маш их хоол иддэг. Тэрийг нь болохоор эцэг эхчүүд бол манай хүүхдэд бол хоолндоо сайн гэж одоо яриад идэг. Гэтэл тэр хүүхдэд цус багтлын шинж тэмдэг одоо явагдаж байгаа гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүд одоо гашуун өмсгөлэн зүйлд маш ихээр дуртай болдог. Чипс иддэг ч юм уу эсвэл одоо тэр тесрдэг зүйлүүд тэр эрдийн чихрүүд байдаг юм уу тэр нь болгонд дурлаад байдаг. Тэгэхээр энэ бол хүүхдэд цус багталт явагдаж байгаа бас нэг гол шинж байдаг учраас одоо энэ байдлаас нь урсан сэргийлэх одоо журмаар заашгүй төмрийн бэлтгэл одоо үж байхгүй бол цаашид хүүхд томроод одоо өсөх үйл явц маш ихээр удаашрах одоо хандлагатай байдаг учраас хүүхдүүдэд бол мэдээж шинэ хичээлдээ хоолунд сайн өгч явах хэрэгтэй. Тэрнээс гадна мэдээж өсөлтийн витамин болон төмөрийг одоо гаднаас заашгүй өгч байх шаардлагатай байдаг. Цус багталт бие организмын төмрийн дуусаж барагдах явцад алгуур хааж мөсдөг. Эрэгтэйчүүд болон сэршилтийн насны эмэгтэйчүүдэд цус багталтанд хоол боловсруулах замын цус авдуултын шалтгаантай байж болох. Үүн шархнаас цус алдах тухайлбал аспирин болон стероидын бус гаралтай үргэлжлэн эсрэг эмийг удаан хэрэглэх, улаан хоолой, ходоод, бүдүүн гидсний хавдрын улмаас цус багталтанд орж байна. Мөн хүмүүсийн дунд далд хэлбэрийн цус багталтай чөлдөг байдаг. Иймд цус багталтанд орохын тулд юуны өмнө төмрөөр баялаг хоолхон сэргийлэх нь чухал. Мөн түүнчлэн махыг сүйтэй сайтай хамт хэрэглэхгүй байх. Учир нь сүүн бүтээгдэхүүн чай, кофе болон ходоодны хүчний эсрэг нь төмрийн бие организмд шингэдэх явцыг бууруулдгийг анхаарах хэрэгтэй. Америкийн нэгдсэн улсын NSB корпорацийн Coppermint Q арга бүтээгдэхүүн идэвхтэй антиоксидант үйлчилтэй бөгөөд цусны улаан шиг төлжүүлэн бие организмыг чөлөөт радикалуудаас эсийн төвшөнд хамгаалж энергээр хангах гайхамшигтай үйлчилгээтэй. Coppermint Q10 төмөр, магн, шинг, чайр, жишчрэг хүний бие организмд зайлшгүй хэрэгцээтэй эрдэс үсгийг агуулснараа цусыг төлжүүлэн эргэлтийн эрчимжүүлж биеийн дахлааг дэмждэг. Витамин B12-ийн цус багталт. Хүн хоног хоол хичээлээрээ 5-30 микрограмм витамин B12-ыг авдаг бөгөөд үүнээс 3-5 микрограмм нь сэмэгддэг. Насанд хүрсэн эрүүл хүний биед 2-5 мг витамин B12 агуулдаг. Түүний ихэнх нь ойролцоогоор 1000 микрограмм элгэн нөөцлөгддөг. Элгэнд витамин B12 нь 5 дезоксигеназид болон өвөрмөц уурагтай холбогдсон байдалтай байдаг. Витамин B12-ийн дутагдал үүсгэхэд хүнд 3-6 жил шаарддаг. Жирэмсэн хөхүүл үед мөн өсвөр наснд бэлгийн бодлыг явуулж байгаа зэрэг бодисын солилцоо идэвхтэй явуулж байгаа үед хэрэгцээ нэгштэй. Хүүхэд ихэс төрөлтэй витамин B12-ийн нөөц харьцангуй ихтэй гардаг. Витамин B12 дутагдах шалтгаан нэгдүгээр хоол хичээлээр витамин B12-ыг хангалттай авч чадахгүй. Ачимдрын хүнд байдал, хоол хичээлийн хомсдол, цагаан хоол идэх хүмүүс. Хоёрдугаарт нь витамин B12-ийн нөөц багасах. Илгэний тархмал хатуурал заримдаа илгэний ахыг дэвтэ өрөөсөд. Гуравдугаар генетикийн хүчин зүйл, цусны А бүлэг, төрөлхийн дархлалын дутагдал гэх мэт. Дөрөвдүгээр транскобаламин хоёрын дутагдал, илгэний эмгэгүүд. Тавдугаар витамин B12-ийн зарцуул тэгших, шинэгшид, дисбактериоз, ливертикул, мухрагидис, гэдис
тайрагч нь улмаас залгагдах гэх мэт. Витамин B 12-ийн цус бодлын үед хоол боловсруулах хэрэгтэн тогтолцооны талаас нь олон янзын шинж илэрдэг. Үүнд зарим үйлчлэтэнд хил хорсох, хил өрөвсөж цуурах, мөхлгүүд мөдий жалга болдог. Мөн эдэг дээгүү бага зэрэг томордог. NSB корпорацийн супер комплекс буюу витамин комплекс нь таныг витамин B12-ийн цус багталтаас бүрэн сэргийлж чадна. Учир нь энэ бүтээгдэхүүн хүний өдрийн хэрэгцээний 17 төрлийн витамин, 12 төрлийн иргэдэс агуулсан байдаг. Жирэмсэн их болон өсвөр насныхны зайлшгүй хэрэглэх бүтээгдэхүүний тоонд албан ёсоор ордог. Найрлаганд витамин А, С, Д, Е витамин, B6, витамин B12, төмөр, кальц, фосфор, магний, йод, цайр, селен, хром, жиш, молибден, марганец гэх бүхэл хэрэгцээт иргэдийг агуулдаг арам бусдаас хол давуу үйлчлэлтэй онцгой бүтээгдэхүүн. Энэ бүхнээс харахад NSB корпорацийн бүтээгдэхүүнүүд нь чанар технологийн маш өндөр түвшинд үйлдвэрлэгддэг болох нь олон судалгааны үр дүнгуудээс харагддаг. Тиймдээс FDA, GMP, HACCP, ISO, TGA зэрэг маш өндөр өсөлттэй чанар эрүүл мэндийн 5 стандартын шаардлагыг бүгдийг биелүүлсэн аж ахуйн гэж NSB корпорациас өөр өнөөдрийн хүртэл дэлхийд даяар хараахан гараагүй л байна. Ангаах ухааны эцэг Гиппократ тэртээ 2000-ны өмнө таны хүнс таны эм болох учиртай, таны эм таны хүнс байх учиртай гэж хэлсэн байдаг. 21-р зууны эрүүл мэндийн салбарын гомч хандлага бол эмийн бус эрүүл эмчилгээ. Иймээс та өөрийнхөө биеийг аливуулах химийн нарлагтай хүчтэй эм тренд хордуулгүй. Цэвэр байгалийн гаралтай ургамлын бүтээгдэхүүн хэрэглэн аливаа өвчнөөс өөрчлөлт сэргийлж чадвал тэр нь таны урт удаан наслахын үндэс болно. Аз жаргалтай сайхан амьдралын үндэс нь эрүүл байх явдал.